За сайн уу? Англи хэлний үгийн дуудлага яаж сайжруулах вэ гэж та боддог уу? За би танд нэг хоёр үр дүнтэй аргыг зааж өгье. За миний байнгын хэрэглэдэг dictionary руу орцгоё бүгдээрээ. Cambridge Dictionary. Тань дээр ороод ирлээ. Ишээ ороод хамгийн ихэнд гарч ирж байна. Энд дээр дарж ороод. За миний хэлэхэд хэцүү байдаг үг бол regular гэдэг үг байсан. Одоо бол маш гайгүй сайн болсон байгаа. Өмнө нь бол би яагаад ч хэлж чаддаг байсан. Тэгээд энэ dictionary-г би маш их ашиглаж одоо энэ үгийг дуудлагаа сайжруулсан гэсэн үг. Тэгэхээр одоо яах вэ гэхээр одоо энэ regular гэдэг үгний доор adjective гээд тэгээд тэрний доор UK тэгээд US гэдэг ийм хоёр өөр дуудлага байгааз энэ тэмдэг дээр Regular. энэ тэмдэг дээр нь дараад сонсч болно гэсэн үг. Regular. За тэгээд дагааж хэлнэ regular. За би бол US-ийг нь сурсан. Regular. Regular. За ингээд дагаад хэлнэ гэсэн үг. Өөрөө сонсчоод энийгээ бас дагаад хэлнэ. За ингэж дуудлага сайжруулж болох нэ. Дараагийн арга бол tongue twister буюу түргэн хэллэглэх. За ингээд би YouTube руу ороод tongue twister гэдэг хачи tongue twisters in English. За ингээд маш олон юмнууд орж ирж байна тий. За ерөнхийдөө хүүхдүүдэд зориулсан бичлэгүүд ер нь агс хэл англи сурч байгаа хүмүүс зүгээр байдаг. За ийш ороод үзье. She sells seashells by the seashore. За одоо ингээд сонсны дараа давтаж хэлнэ гэсэн үг. За энэ хурдан санагдчихвэл та нарын settings гэдэг ийшийг нь ороод playback speed гэдгийг нь удаашруулж болно. Тэгэхээр би энийг за 75 дээр тавьчих л та тий. 75 дээр тавилаа. Эхлүүлчихье. She sells seashells by the seashore. Хамт дагаад хэлж болно. Эсвэл pause-лоод араас нь хэлж болох юм да. She sells seashells by the seashore. The shells she sells are seashells, I'm sure. За the shells she sells are seashells, I'm sure. Ингээд дагаад хэлэх нь. За ингээд бас дуудлага сайжруулж болох нь. Энэ маш хэрэгтэй буюу юм одоо хөгжилтэй маягаар хэлийг сурч байгаа гэсэн үг. За өөр гэвэл бас нэг юм Peter Piper picked гэдэг ийм төгөлдөг байна. Peter Piper picked a peck of pickled peppers. За Peter Piper picked a peck of pickled peppers. За эхлээд бол нэг хурдан хэлэх шаардлагагүй. Өөрийнхөө темпэнд тааруулаад удаан хэлж болно. Мэдээж хоёр дахь хэлэм чинь заавал төгс байх шаардлагагүй тий сурч байгаа юм чи. За тэгээд дараагийн имчилгээр уулзцгаая. Баяртай.